өнөөдөр ногооны салааттай шарсан дахианы гуй шан тэгээд сово гомтой мисошил хийхээр болсон байна. За мисошил. Мисошил гэхээр хоёулаа гэдэг. Мисо ууж явах бол сайн. Сово гомн гэдэг чи ямар гомн юм бэ? Одоо нэг өслөө манайхны ядэр нөгөө бор гомн гэсэн үг байхгүй. За. Сэрүүл байх нь шүү дээ. Чи нэр зудлаа Японд очиж нөгөө гомн хийдэг бүхэл бүтэн нэвтрүүлэг хийжирсэн шүү дээ. Тэгтээ сава гомнгийн талаар сонсоогүй юу? Үгүй би чи суба гомн. Төрөл нь өөр. Төрөл нь аюу. Сава гомн бас аюу гоё түүхтэй шүү дээ. Итогийн үед үүссэн анх сава гомн. Нөгөө тариа нь болохоор ийм байшингийн нөгөө булан дагаад ургаж идэг зэрлэг шиг тэгж нөгөө орчин голохгүй аюу сайн ургадаг. Тэгээд тэрнээс гарч ирсэн байдаг. Тэгээ эхэндээ Японд ч эхэндээ ядуусны иддэг байж байгаад сүүлдээ дээдсэн ядуус дээдс хоорондоо холж идэж эхэлсэн. Италид бол өөр шүү дээ. Эхлээд хаад ноёдууд иддэг байсан бол дараа нь нийт ардаараа иддэг болсон. Тийм янз бүрийн гой гомгийн түүхүүд бас байна. За чиний хаалт өнөөдөр ямар бүтээгдэхүүн авсан эхлээд ногоонд бол бууцай, рагула, салаад навч гэсэн ногоонууд орж ийн. Тэгээд дахианы гуй, тэгээд випинг крем, персент маслтай соусонд нь. Тэгээд мисо шүлэнд бол мисо орно, собо гом орно, ваками буюу нөгөө далайн замаг орно, сонгон орно. Тэгээд ногооны соусонд бол оливын тос, лимоны шүүс, тэгээд баг зэрэг илсэн чихэр орж байна. Тэр ногооны салаад манайхан давс хийгээд идэг. Давс хийхгүй шүү. Давс хийх юм бол ногоо чинь шууд өөр ингээд доошоо ундаг. Цай гэсэн үг. Тэгэхээр давс хийж болохгүй. Манайхан ч бас бүх хоолнд бол давс хийч гэж үзээд байдаг хүмүүс шүү дээ. Энэ бол. Тэгэхээр давс бол ногоонд ерөөсөө орохгүй. Ногооны салаад нь хаяа ч гэсэн бас нэг давсгүй хоол идчихэр зүгээр санагдаад байгаа шүү. Дүлцээтэй. Тэгэхдээ нөгөө яг ортос давсны юу оруулахгүй бол нөгөө сой соусаар оруулахгүй бол бас идэхэд хэцүү. Тэгэхээр сой соус маань өөрт нь бол натурал байгалийн юу гаргаж ирсэн давсны найрлага байдаг учраас тэрүүгээр давсны тийм амтыг өгч байгаа болох дээр бүр давсаг одоо хүний доцоор ирэхэд бол маш сайн. Хүндрэлгүй нэг өсөндөө. За үлцээ одоо яах чинь? Одоо дахианыхаа гуйг шараа. Ерөөсөө юу юм биш тийм шулцсан гуй. Хамгийн ихний юу юм бэ тийм үү? Одоо ихний шүлөө бол шүлөө бол хийцсэн байгаа. Бэлэн болцсон уу тийм? Мисо бол энэ дороо юм шиг байгаа маа тий. Тэгээд собо гом бол чанаар бас бэлдээ тавьсан байна. Тэгээд шүлэн дээрээс сүүлд нь собо гом хийж өгөө. Тэгээд мисог ер нь юу бах вэ? Одоо ингээд Япон ресторанд ч юм уу тэгээд айгүй нэг жижигхэн юугаар одоо порцоор ч юм уу ингээд хийж өгдөө шүү дээ. Айгүй жижиг хэмжээгээр. Тэгэхээр тэрийг одоо их уух муух тийм хязгаар байхгүй. Яг нөгөө нэг жижиг хийж өгдөг нь бол юу л да. Цаасаа зориулж байгаа аяхан тийм байдаг юмсан юм жоохон байдаг. Харин тийм бол хэд жуусан болно. Тий. Түүнээс нөгөө тэгсээс бол ихтэй гурцтаад ингээд ах юм бол байхгүй. Их ухц бол ер нь бас сайн шүү дээ. Зөв. Би харин зүгээр нэг айгүй их мисо хараад байгаа болохоор энийг ер нь хэрэг ууж бол тийм бол гэж бодоод байгаа юм. Би бас юу яасан. Тэгээд жоохон хоол хийгээдсэн чинь бас арын ардных бас жоохон юугаар нэмээчээ тэг хоолныхоо хэмжээг нэмээчээ гэсэн тийм санал шүүмжийг бол авсан байгаа. Тэгээд шүлмөл юунаас жоохон их хэмжээг нь бол ихсгсэн. За дахиагаа хэр удаан одоо болох вэ? Дахиад бол нэг 10-15 минут шарна л да. 10-15 минут. Тэгээ манайх нэг зарим ярьдаг шүү дээ. Дахиад ингэж тайрны таван дээр шаргаар түлэгдээд байна гэдэг. Галаа таарах хэрэгтэй. Хамгийн гол нь галчин яваад байгаа шүү дээ. Хамгийн эхлээд бол дахиад ер нь ямар ч юуг бол скинтэй талаас нь шарж байгаа. Хальстай талаас нь шараад дараа нь нөгөө тишээ. Тэгээд хоёр талаас нь эргүүлж ихний нэг 2 минут шарахтаа хүчтэй гадаа тэгээ галыг буулгах. Яагаад хальстай талаас нь эхэлж байгаа вэ?
Яг л нөгөө хальсан чи одоо янз бүрийн витамин байгаа тий. Одоо чинь загсууд омега гэж яваад эрдэс минералууд бүгд хальсандаа бас аягүй байж. Тэгээд хальснасаа ихэл шараад мах руугаа ороход нөгөө махны чинь шүүс амтны алдагтал нь арай бага байдаг. За ингээд тосонд шаарчих юм шүү дээ тэгэхээр. Тосонд давспресс руу шарж байгаа өнөөдөр. Соусандаа хамгийн сүүлд нь шарж дуусчаад хайрлан тавандаа үлдсэн нөгөө нэг хэсэг байгаа шүү дээ. Тэрүүгээрээ тэрийг ихтэй багтыг давспресс хийгээд аваад дахиад өөрөөр нь шарж. Зарим хүмүүс бас асууж магадгүй. Давспресс шарсан ч болохгүй юм бол да. Би бол яг хийгээд нөгөө нэг сурцаараад ингээ яваад байна л тийм юм. Манай инструментер бол за барин нэг өдөрлөө нэг кил ийм давс хийдэг. Тийм үү? Барин төгссөн юм байна. Тэр харин тэрний юундаа орж ийн гэхлээр одоо нэг зэндан цаймаа чанж уу те. Тиймэрхүү юмдаа ингээ яг үндсэн хоолндоо бол маш бага. Айгуу бага орно. Тийм. Манай монголчууд ер нь давсны хэрэглээ айгүй өндөр шүү дээ. Ялангуяа Баруун аймгийн хүмүүс бол маш давсны хэрэглээ өндөртэй байдаг. Давсны хоол идэхээр одоо би одоо чинь ингээд хоолоо хатаад байна. Нөгөө нэг байнг яагаад сураад байна. Дахиад шалгалтаа бас анхаарах юм бол айгүй өсөрдөг дахиад тос нь одоо ингээд харж байхад ингээд өсрээд байгаа. Тийм байна. Тэгэхээр бол тагалжхлаар гоё нөгөө нэг стресс би болж өгөхгүй. Тэгэхээр бас урт ханцуутай энэ төр юм уу. Харин тий би одоо бас Туушуур бод. чиний өмнөөс санаа зовоод тоошнор бол сурцсан шүү дээ. Ер нь ингээд өсрээд юм ясаа. За одоо ингээд чиний хэдэн минутын дараа бэлэн болох вэ? За эхний зочингийн дараа хоолоо Бэлэн болсон юм байна тий. За. юу яг вэ? Хоолныхоо орцоо. тий. Хоолны орцоо бол дахиад хэлэхэд ногоонд нь болохоор бууцаа байгаа, рагула байгаа, салаад навч байгаа. Тэгээд дахиад Удаан сонгоно. удаан сонгонтой. Тэгээд мисошууд бол мисо шар борцоо орно. Тэгээд дадаан замд собогоор мөксөн. Ингийн орцнууд байгаа. За итгэж юунд орох вэ? Масад энэ Соосонд орно. энэ бол зүгээр ингээд дэлгүүр байдаг юм байна. Тийм. BPM гэж байгаа. Нэгсэндээ цэцгийг гэсэн үг байхгүй юу? Цэцгээд байна тий. Багын шиг. Амтнууд бол айгүй гоё зөөлөн сүүн амттай. Хоолыг бас айгүй гоё хичээлдэг болох нэг зөвхөн айгүй гоё амттай бол. Дахиад гоё харагдав. Янз бүр харагдсан. За, үлдсэн маань хоолой танилцуулах. За тэгээ. Мистер Сүтэл гэдэг байгаа юм да. Орчод байгаа. За, энэ Түрүү нөгөө нэг дахиад шарсан шүү дээ. Тий. Дахиад шараад 55 дээр үлдсэн одоо нэг дахианых нь өөрөх нь амтна байгаа тий. Түлэгдээд шүүрс. Тэрэн дээр нь випинг кремтэй гавт ингээ өөрөөр нь соус хийчих. соус ичсэн байна. Тийм. Тэгээд дахиагаа шараад тавьчихсан. Одоо хайрлага тавь. гомн дээр бодвол соус хийх үү? Гом дээр шүлээ. За. Би нөгөө юу шиг паста шиг болох гэдэг юм л бодоод байгаа. Чи бид нар одоо жишээ нь энийг субага хаанаас авах вэ? Зүгээр дэлгүүрүүдэд зарж байгаа. Тиймээс бүрийгээр Аз маркетаар. Оо, яах юм бэ? Дахин дээр хийх юм уу? Соусад дахианыхаа хажууд Тусад нь юм уу тий? Хажууд нь. Айгуу сав сонирхсан. За энэ субаны талаар японочууд болохоор ингэдэг энэ шүү дээ нөгөө даралт их хэсэг тий одоо юу гэдэг даралтны асуудал. За эрүүл мэндийн асуудал. За тэгээд энэ яг субаг тариад сүүлийн 20 жил яг субагаа тасралтгүй одоо нөгөө нэг хоол хүнсэндээ хэрэгэлсэн нэг эмэгтэйтэй би уулзчихсан яг Японд. Тэгээд тэр эмэгтэй болохоор юу гэсэн бэ гэхээр ус нь 60 нэлээд гарцсан мөртлөө ус нь ерөөсөө цайраагүй. Хав хараараа.
Тэгээд өөрөө бүр хэлжсэн миний арьс арчилгаа гэх юм бол би одоо ямар нэг химийн ч юм уу ямар нэгэн тийм зүйлийг бол ерөөсө хэрэглэдэггүй зөвхөн би субагаа л иддэг гэж байгаа байхгүй. Тэгээд яг дангаар нийтгэхэд бас хамтан жаах юу те? Зархан жоон тийм. Хамтан жаах тийм. Тэгээ энийг янз бүрийн бүр японочууд энийг бүр ингээ урлаг болгоцсон. Тэгээ янз бүрийн юм дүүрч Би тэгж жаад яг хүүт хов гом хий. Тэгэхээр бол манайхны өсвөл ягаад ч цаараад эхэлж байгаа ч тийм. тий ер нь бол тийм. Залуугаараа бууралдаг шүү дээ манайх. Тийм. Тата супа гэдэг яг бидний өөр яаж исэн яг судлаад нөгөө Японы талтай хамтарч баримтат кино хийжсэн. Тэгээ тэр баримтат нэвтрүүлгээр болохоор Монголд ургуулгад хамгийн тохиромжтой гэж тогтоосон. Японууд нь өөрсдөө. Тэгээ ерөөсөө ингэ нөгөө нэг одоо бидний ярьдаг нэг зэрлэг ургамал гэдэг штэ тий нөгөө шарилжтайгаа цуг ургачдээ бил. Ямар ч арчилгаа байхгүй. Тэгээд тий хөрс голохгүй. Тэгээд нөгөө хөрс хуурай байна уу тий одоо халдрахаг юу вэ нүү тэр ерөөсөө хамаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээд анх тэр чи бүр хогийн ургамал гэж үздэг гэсэн юм шүү дээ тэрийгээ. Тэгээ одоо тэрийгээ бол маш аюудаг. Тэгээд уулаараа яг Монголын хөрстэй нэлээд ойролцоо газар бол тарьж ургуулж байгаа. Монгол тарил бард ихэлсэн баг шүү. Тэнгис ах тариад байгаа. Тэнгис ах чи тэгэхээр юу тариад байгаа вэ? Бас Япон хэмжээнд нэг тийм юм тариад байгаа шүү. Тарин соба тарьж байгаа. Собо биш. Би өөрөөсөө асуусан юу гिचтэй вэ? Нэг тариад цаа. Чигээ тэр гомын чинь бэлтгэхдээ гараа аргаар бэлдээдсэн үү? Би чиний нэвтрүүлгийг бас тийм. Тэр яг ингэ нэг тэд нар өөрөө бас яг нөгөө терм мэрэм шиг яг будаагаад тэрэндээ гурилаа хийчихэж байгаа. Тэгээ гурил нөгөө манай Монголын нөгөө ширхтээ гурил гэж яддаг шүү дээ. Алтан ширхтээ гурил шиг тийм гурил бол тийм лээ. Тэгээ тэрүүгээр бид нар хуушур хийж үзсэн, яг л нөгөө хоол цөөвөн хийж үзсэн. Тийм. Ер нь бол зүгээр яг энгийн юу шиг гурил шиг. Тэгээ тэр одоо цэвэр улаан юунаас хэд дахин илчдэг, хэд дахин ирүүл мэндэ. Сайн гэж бас чадаад байгаа юм байна лээ дээ. Тэгэхээр ер нь бол яг энэ юуны талаарх бол мэдээлэл байна. За амсаад үзье. Тийм байна. Сонирхолтой. Нэг яа Гоё л харагдаж. За та хоёр амсаад. Би шүлийг амсаа. Дахиагаа аваад соусуудаа дүрээд идээрээ яг бүрэн дүрээд. Тэгээд ногооноосоо идээд араас нь Шүл бол сайхан байна. Нөө би энэ гомыг амсъя. энэ ногоо чи юу лээ? аль Доор нь суур болсон байгаа. Соус гоё юм байна шүү дээ. тийм сүү амтагдсан соусоо зөөлхөө. Нэг гоо нэг байглаараа тэхүү тий. Нэг гоо натурал. Ер нь миний хийж байгаа бол нэг тийм бол тогтохгүй байна. хүчтэй тийм амт байхгүй. Аюу тийм нэг зөөлхөө. Шинэ юугаар хийж вэ? Би нөгөө супа ярьж байгаа нөгөө саус Випинг крем персистент тэгээд баг цагийн давс перс тэгээд болоо. Яг тэгээд дахианыхаа шарсан шүүсэн дээр нь өөрөө. Түрүү баярмаа андаасан бол крем бол цав цав өгдөөсөн тий. Тэгээд одоо шарал нөгөө нэг яагаад тэгэхээр хайртай тав дээр үлдсэн дахианы шүүс юу гэсэн үг юм. Одоо юу нь бол тэгэхээр шарж байгаа шүү дээ. Дахиагаа тосон шарж байгаа. Тэрнээс үлдсэн. баг зэрэг Тэрнээс үлдсэн юм аа. Тэрнээс тэгээд дахиагаа тусдан салгаж авчаад тэрэн дээрээ соус хийчихэж байгаа. Оо ердөө. Тий. Тэгэхээр яг Тослог их үү? тослог зүгээр таны мах чинь хол Янзын богоц бүр Энэ слэвний амар мэдрэг. яг гэхдээ юу л юм бэ? Энэ соосыг нь яг гоё ингээд хийгээс орчвол янзын юм байна. Бүр энэ дахаа махад бол бүр аим үнэхээр гоё зөгцсөн. Энэ даханаас өөр ямар махтай зогцох вэ? Энэ соус. дахианы мах за тэгээд саалны Энэ дээр соус чинь дахааны шүүсээр нь гаргаж хийж байгаа юм шүү. тий яг тэгжиж бас кремээр гоё энэ болоод биби кремээр хийж болно л да. Саалнууд дээр хийж болно. Үхрийн махан дээр онцгой. Үхэр хонь гахаан дээр болно. тэгэл би ахад нэг амсаадах. Энэ бүр Үнэхээр гоё юм байна. янзын гоё юм байна. Юу гэсээр 70 дахин гэдэг шиг тэгжээд идмээр юм байна тий. Нөгөө нэг гоё юмтай. дахиад соусын холдгоо учир нь болохоор дахианых нөгөө нэг хоёр талын креспи хайрсан байгаа шүү дээ. Тэрийг яг шаржигнуураар соуснд нийцэхлээр зөөлөрчдөг болохоор тусан салгаж идүүл зүгээр ер нь бол хоолыг соуснд ингээл холиод ингэж идснээс тус нь ингэж тавиад идэх юм бол бас аюу. Яг өөрөх нь нөгөө натурал амт нь гарч өгдөг. Тийм байгаа. Хэнзэ. Одоо дараагийн 5 өдөр энэ 7 хоног манай баянаа маань бас жоохон ажилтаа болсон байгаа. Тэгээд 5 дахь хагасаа өдрүүдэд би гарна. Тэгээд 5 дахь өдөр Австрал
крем ахын стейк хий гэж бодож байна. Хагас өдөр нь болохоор юу хий гэж бодож байна. Түрүүн ярьжсэн чи юу ярьж илаа? Тэ. Нэг Явчихсан азтай 5 өдөр би стейкэн дээр миний хэлж. Тийм байна. Байгаад юм байна. Тэглэн барьж байгаа юу вэ? Одоос паста хийх юм уу гэж бодож байна. зөв. Эсвэл бол хагас өдөр гом хий гэж бодож байна. Түрүүний нэг собагаар бас яг нөгөө Японы хүүтэн собагаа мэ хий. Нөгөөх нь болохоор паста хий гэж бодож байна. Хагас өдөр. 5 дахь өдрөө хэдүүлээ стейк хийж идэ. Тийм ээ? Тэр бас үзэгчд хамт байгаараа хэрхэн стейкийг бас яаж гоё хийж идэв. Гэхдээ одоо яг барууны Европ стейк бол биш. Японы одоо нэг якинико маягийн гэр заагүй. Энэ бор гомонд бол нэг онцгой амт бол. Харин Тийм байхгүй. Ямар ч амт байхгүй юм. Тийм. Собогоо. Зүгээр л манай нөгөө хар гурил шиг л. Тийм. Хар гурил. Манай баярмаа болоод юу яг үзэгчдийн төлөөлөл байгаа шүү дээ. Хоолн дээр хар гурил юу мүү гэдэлсэн. За мэдээж та бүхэн одоо өнөөдрийн үлцгийг хийсэн энэ хүү одоо соус, суба шүлтэй дахиад одоо яаж ийм гоё шарах уу гэх мэтчлэн жижиг багахан тасанд хийчихдээ юм шүү дээ. Би ч юм бараг ингэж Тэгэхээр Гэхдээ энэ угаас аяг өсөрч шаарсан бол ийм гоё шүүслэг хизээ шаарч чадахгүй мэн. Ийм шүүслэгээр би 15 минут хизээ шаарч чадахгүй. Тана үзчихсэн төлөвлөж чаддаг. Би бол хав атуул юм. Тэрийг өөр аягүй санагдаад байна. За энэ нууцыг дараа нь сурж авъя. Энэхүү хоолыг яаж хийх вэ гэдгийг та бүхэн одоо ETV телевизийн ETV HD гэсэн пэйжэд лайк дарж нэгдээд өнөөдөр үдээс хойш гэхэд одоо энэхүү өнөөдрийн бүтээгдэхүүн хоолны жорм орчин. Тэгэхээр та бүхэн бас татаж аваад өөрөө өнөөдөр гэртээ бас туршаад үзье гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хоол амттай байлаа үлзий баярлалаа.